Өдрийн өдөр үзэгчтэй ГГ Монгол пэйж хуудасаар үзэгчтэй төрдөг ГГ эрүүл мэнд подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Эрдэнэ булган эмч өргөцсөн. Өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд хүргэе. Эрдэнэ булган эмч бол улсын 2 дугаар төвөмлөгийн дүр саншилгааны төвийн дарга, зөвлөх эмч, чанга ухааны доктор, дэд профессор цолтой юм хүн байна. За ажил тавлаг сайхан уу? Ажил ихтэй байна уу? Сая усыг хагалгаанаас гараад ирлээ гэжсэн тий. Тэгээ ажил ер нь зөндөл мундахгүй тий. Яг хоёр зөвлөхийн хүрээнд бол 2 дугаар эмнэлэг гэхгүй. Ер нь өөрийнхөө ажил мэргэжилтэй холбоотой орон нутгийн болон бусад эмнэлгүүд дээр очиж ажиллаж зөвлөгөө өгнө, хаалгаа ийн. Дээрээс нь ажлын байран дээр их сургалт явуулна гэх мэтчлэн олон ажлууд бас байна. Тэгээ бас Эрдэнэт Орхон аймгийн өцөдрөөрөө бас харин тийм бисэн тий. Хөдөө орон нутагт явж байгаа гэж хэлсэн тий. Эмчтрийн хувьд бол яг нэг орон нутагт эмч мэрэгчлэтнүүдэд чадварчуулах тийшээгээ бас одоо төвлөрлийг сааруулаад шинэ юм нэвтрүүлэх гэдэг ингээд иймэрхүү ажлууд бас их байдаг юм шиг байна. Улаанбаатар зөвхөн энэ төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмчилгээ, үйлчилгээг явуулах гэхээсээ илүү тэр орон нутагт суурилагдсан хоног төхөөрөмж одоо боломж бололцоог нь ашиглаж тэнд нь одоо хөгжүүлэлт хийх энэ асуудал бол айгүй чухал асуудал. Тэгээд энэ 24 оноос нөгөө төвлөрөл сааруулах ажлын хэсэг гэдэг энэ эрүүл мэндийн яам дээр сайдын одоо юутай тушаалаар батлагдсан баг. Тэгээ энэ багийн ахалж одоо бараг жил шахуу явлаа. Яг хөө мэдээж бүтэн жилийн хугацаанд ажиллаад тайлангаа тавьсан ч гэсэн зөвлөхөмчийн хувьд бол энэ миний ажил бол цаашаа үргэлжлэл явж байгаа. Тэгэхээр энэ ангиографийн мэрэгчлэр миний би одоо сүүлийн 22 жил ажиллаж байгаа. Тэгээ энэ хугацаанд бол улсын 1-р төв эмнэлэг ихт ажиллаж ирсэн хавдар судлалын эмнэлэгт 9 жил, 8 жил ажиллаад тэгээ 18 онд улсын 2-р төв эмнэлэгт томилогдож ирээд ингээд энэ онцлогоо эмчилгээний үндэсний төвийн шинэ байрлал байгууламжид бол ангиографийн тасгийг одоо байгуулад ингээд энэ ажил маань бол нэлээд одоо бэхжээд байр суурь олоод тэгээд нэлээд ажгүй явж байгаа. Дараагийн түвшинд бол яг хөөр би энэ тоног төхөөрөмжийг суурилуулсан 6 аймаг байгаа. Энэ 6 аймаг дээр бол одоо хүний нөөцийн чадварчуулах, ажлын байран дээр сургалт хийх. Тэгээд дээрэс нь орон нутгата өөрөөр хэлбэл тэр энэ ийм эмчилгээ хийж болж байгаа шүү гэдэг иргэдэд бас одоо мэдээлэл зөвлөгөө өгөх, бас тэр тал руу эрг одоо зүйлийг хөтлөх гэх юм уу те. Энэ ажил руу одоо сүүлийн 1 жил гаруй нэлээд явж байна. Тэ. Иргэд нь бол одоо цаг хугацаа алдахгүйгээр одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдээд байна л ангич нь онцлогоо ичж байгаа дээрээс нь эмчилгээ бас хийгдээд байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Ер нь гэхдээ эн чинь одоо за жишээлбэл хавдраар бодоод үзвэл хавдар бол яг бас одоо юу гэдгийг архаг явцтай тийм одоо ужиг тийм өвчин шүү дээ. Тэрнээс гадна одоо хорц өвчлүүд байна. Одоо ялангуяа тархины харуулт, зүрхний инфаркт тийм ээ. Гэтэл жишээлбэл одоо зарим эргэтэн тогтолцооны цус алдалт. За гэмтлийн дараах одоо зарим цус алдах эсвэл одоо гэмтлийн дараах одоо судас бүглэрэгч байдаг юм уу? Иймэрхүү одоо тусламж үйлчилгээнүүдийг ангиографи буюу тэр судсан дотор хоншлогоо эмчилгээ гэж бид нар нэрлэдэг юм л да. Энэ одоо аргачлалаар тухайн бүс нутагт цаг алдалгүй хийж иж өөрөөр хэлбэл тухайн хүний амьдралын чанар бас сэргэж байгаа. Тэгэхгүйгээр зүгээр тухайн орон нутагт нь одоо төр одоо аргацаагаад одоо юу гэдгийг эрсдэлтэй аюулгүй байдлын өнгөрөөгөөд за ингээд Улаанбаатар руу тээвэрлээд ирээд эмчилгээ үйлчилгээ авсны дараа бол нөгөө хүмүүс маань ер нь бол тодорхой хэмжээнд одоо хөгжлийн одоо хөдөлгөөний бэрхшээлтэйч болдго юм уу тийм ээ одоо групп тогтоох гэж ярьдаг шүү дээ. Энэ юм руу бас шилжчих эрсдэл айгүй өндөр ер нь ажиглагддаг байсан өмнөх жилүүдэд. Одоо бол яг хөө гэхээр энэ тусламж үйлчилгээ хөгжсөн энэ тохиолдолд бол газар дээр нь тусламж үйлчилгээ үзүүлээд аль болохоор нөгөө иргэдийнхэн амьдралын чанарыг сайжруулах, ер нь идэвхтэй амьдралаар одоо амьдрах төр бололцоог нь бүрдүүлэх ийм нөхцөл байдал чинь өнөөдөр айгүй чухал шүү дээ. Тэ. Нийгмийн асуудал бол дан ганц одоо эрүүл мэндийн салбар дээр тогтохгүй шүү дээ. Одоо жишээлбэл тухайн өрх гэрийг толгойлж авж байгаа ээж ч юм уу, аав ч юм уу ажиллаа хийгээд явж байна гэдэг бол энэ бол одоо гэр бүлдээ ч гэсэн баяр баясгалан. Тэгээ хов хүндээ ч гэсэн бас айгүй одоо чухал асуудал шүү дээ. Нийгэмд оруул хов нэмэр. За тэгээ дээрэс нь бол одоо мэдээж одоо ажил хөдөлмөрөөгөө цалин үлсээ авна, нийгмийн даатгалаа төлнө. Ингээд ихгүйгээр одоо жишээлбэл ингээд ажил хөдөлмөр хийж болохоо болчлоо гэхэд л одоо группт л орно шүү дээ. Тэгээд нэг
гэртээ байдаг юм уу эсвэл нэг эмнэлгийн хяналтанд байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид нэр одоо засаж сайжруулах аль болохоор одоо тэр групп гэдэг юм руу шилжүүлэхгүй тэр тухайн хүний идэвхтэй амьдралын хэв маягт нь буцааж үлдээнэ гэдэг бол ерөөсөө айгүй чухал асуудал байна. Тий. Баярлалаа. Ангиограф гэд ярихлаар та бол яг одоо нөгөө ангиографийн эмч тий байгаад байгаа шүү дээ. Энэ өөрөө энэ эмчилгээ одоо онцлогооны энэ одоо арга технологи нь би бол нэлээ хожуу манад бол нэвтэрсэн гэж ойлгоод идэг зүг. Тэгэд одоо ингээд 2 дугаар эмнэлэг дээр болж юм одоо яг хэдэн оноос анх яг энэ ангиограф гэдэг энэ эмчилгээ онцлогоог нэвтрүүлсэн. Тэгээ сүүлд одоо 19 оноос хойш үндэсний онцлогооны төв гэдэг утгаараа тоног төхөөрөмжүүд нь илүү одоо сайжирч ирсэн гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ энэ судасны доторх онцлогоо эмчилгээ мессежлбэр 1900 ер нь 90-ад оны сүүлээс Монгол улсад ер нь анх эхэлсэн л дээ. Яг зориултын одоо тэр аппарат тоног төхөөрөмжийн тавиад ингээд ашиглажсэн. Яг тэрнээс өмнө жишээлбэл өмнөх үеэ бид бас мартаж болохгүй шүү дээ. Түүхийн хуцаас үзэхэд бол улсын 3 дугаар төв эмнэлэг дээр ер нь бол бас бүр анх суурийг тавьж эрентхийн харалтын аппаратын дээр бас хийжсэн ийм одоо юунууд эмчилгээ онцлогоонууд бас тэмдэглэж үлдсэн байдаг. Одоо жишээлбэл энэ зүрхний одоо тэр бундын эмч, за тэгээд активч баасанж багш тэргүүтээ, за Эрдэнэцэнгийн пүрв гэдэг тухайн үед бас мундаг онцлогооны эмч байсан. Баг хамт олоноор нийлж чад одоо зүрхний гажгийг одоо эрдэнэтгэн хяналтанд ор тоцож боц шахаж анхны одоо тэр юг шинжилгээг хийж исэн. Тэ 1970-80-аад онууд бол хийж исэн. Гэхдээ тэр нь бол яг зүгээр ердийн зураг авдаг эрдэнэтгэн аппаратанд бол яг ингээд өөрсдөө бас хийж исэн гэдэг. Ингээд тэмдэглэж үлсэн байдаг. За түүний дараа бол одоо цэгийн эмч, захын судасны болон гол судасны аавартын одоо ангиографи хийжсэн гэд ингээд. За миний хувьд бол яг харьцангуй сүлд одоо энэ арчин үеийн тоног төхөөрөмж хөгжсөн энэ цаг үеэс бас энэ салбар руу суралцаад тэгээ ажиллаж орсон л доо. Тэгээд улсын 2 дугаар улсын 3 дугаар төв эмнэлэг дээр бол одоо баг бүх хүмэдэндээ лавгсрын эмчиг тий. Нэг аюут эмч, ногооны доктор, зөвлөх эмч. Лавга эмч маань бол энэ зүрхний ангиографи титэм судасны сэтгүүрдэж онцлогоо хийж за мөн одоо түүнд бол стент тавих тийм эмчилгээнүүдийг бол маш олон хүнд өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэгэхээр улсын 3 дугаар төв эмнэлэг бол яалтчгүй ангиографийн онцлогоо эмчилгээгээр бол тэргүүлэгч эмнэлэг тий. За түүний дараа бол улсын 1-р төв эмнэлэг дээр бас тухайн үед Swanson Foundation гэдэг ингээс төслийн хүрээнд аппарат тавигдаад энэ дээр бол одоо манай гончиг сүрэн багш болон за аан уягийн эмчгээ миний би тухайн үед суралцаад ингээд одоо үндсэндээ 2 дахь одоо Монгол улс суурьлах аппарат дээр ажиллаж байгаад. Тийм тэгээд дараа нь бол хавдар судлалын үндэсний төв дээр суурьлагдаад ингээд тэгээд төв эмнэлгүүд дээр ингээд суурьлагдаад. Одоо бол үндсэндээ нэг 20 орчим эмнэлэг дээр энэ чиглэлийн одоо тоног төхөөрөмжөд хувь өсвөл нээсэн эмнэлгүүд дээр бол байна л да. Тий. Тэгэхээр энэ өөрөө салбар нь их шинэ салбар. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг мис заслын салбарч гэдэг юм уу дотрийн салбар гэдээ үзэхэр чинь 100 жилийн түүхтэй багт энэ салбар бол бас одоо маш богинохон сүүлийн одоо 60 гаруй жилийн хурцтай хөгжсөн ч байдаг юм уу те. Гэхдээ хурцтай дээрэс нь дотроо маш олон салбарлаж ингэж одоо хөгжиж байгаа ийм чиглэл байгаа. Тэгэхээр дэлхийн нийтэд бол одоо нээлттэй мис заслалт, урангийн мис заслал гэхээс илүү зовир багтаа аргаар эмчлэхийг ер нь ирмэлцэж байгаа байхгүй. Зовир багтаа арга гэдэг маань хүнийг аль болохоор баг зүсэж, баг унтуулж, тийм ээ, аль болохоор өвдөхгүй, зовирлуулахгүй эмчлэхээр ерөөсөө гол асуудлыг л хандуулж байгаа. Тэгэхээр миний одоо эзэмшсэн энэ ангиографийн мэргэжил бол түүнтэй бол яг нийцж явж байгаа учраас энэ чиглэл бол одоо дэлхийн ангиографийн салбарт бол маш хурцтай хөгжиж байгаа. Ийм салбар. 2 дугаар эмнэлгийн хувьд би болохоор ингээд 2 дугаар эмнэлгийг харахаар одоо бусад эмнэлгүүдтэйгээ харьцуулахад муухай л ах л та. Гэхдээ ингээд хувь хүний хувьд те харахаар хамгийн нөгөө сүүлийн үеийн апдейт хийгдсэн гэдэг шиг тийм одоо технологиудыг оруулж ирээд нэвтрүүлээд ингээд суйрлуулаа явж гэнэ гэж хараад идэг. Миний ойлголт зөв үү? Манай төслийн хүрээнд үндэсний онцлогоо эмчилгээний төв байгуулах энэ засгийн газрын тогтоол шийдвэрээр одоогийн бидний ашиглаж байгаа үндэсний онцлогоо эмчилгээний төвийг 19 онд бид нар хүлээж аваад 20 онд ингээд үйл ажиллагаанд оруулсан. Тухайн үед бол одоо хамгийн сүүлийн үеийн
дэвшилтэт технологиудыг суйрлуулсан ийм одоо эмнэлэг байсан. Одоо бол ерөнхийдөө бол бусад төв эмнэлгүүд маань ер нь энэ зэрэг цэцгүүц хэмжээний тоног хөрөмж суйрлагдсан шүү дээ. Тий. Тэгээ яг тухайн үеийн үедээ бол ер нь л хамгийн шилдэг нь гэж одоо хэлэгдэж болохоор тоног хөрөмжүүд за мөн одоо дагалдах хэрэгслүүд ингээд барилга байгууламжуудыг бид хүлээж авч ялаа. Тий. Гэхдээ одоо тэр ирчээ бас алдаагүй л байгаа. Ер нь бол яг хуу засвар үйлчилгээ ч гэх юм уу одоо юмудаа дор бүртэн хийгээд ингээд манай эмнэлгийн үйл ажиллагаа бол ер нь нэлээд агцтай явж байгаа. Өшөө одоо бас бид нар чинь одоо 22 оноос эргэтэн шилжүүлэн суулгах төслөө бичээд тэгээд 24 оноос л амжилттай одоо элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай 2 дугаар эмнэлэг эхлүүлээд ингээд явж байгаа. 26 оноос одоо цаашлаад бөөр шилжүүлэх мис заслар одоо ингээд орох гэж байна. Тэгэхээр ингэхээр ерөнхийдөө бол одоо технологид суурилсан одоо хөгжил дэвшил бол маш хурцтай одоо хөгжөөд явж байгаа. Тэгэхээр бид нар тэрийг дагаж дэлхийн чиг хандлагыг дагаж бас эмч нар маань өөрсдөө суралцах тий ийм шаардлага гарч байгаа байхгүй тий. Баярлалаа. Элэг шилжүүлэн суулгах гэснээс одоо танаа дээр чи хэддэх одоо юу н орж байгаа үе тохиолдол. 2025 оны онд бол 5 эмчлүүлэгчдэд бид нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийгээд одоо он гараад бас 1 сар дахиад 2-3 одоо элэг шилжүүлэн суулгах мис заслыг хийхээр ингээд төлөвлөд цаашдаа нэг жил ирэх тусам бол тоон нэмэгдээд явахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө элэг шилжүүлэн суулгах гэхээр ер нь дан ганц одоо мис заслын эмч нар гэл ингээд нэг хүмүүс оролцоол тэгээд одоо тэр амьдч бай амьгууч донорын илгийг аваад ингээд суулгаад ойчдаг асуудал биш. Энэ бол маш том бүтээн байгуулалт байхгүй. Бүтээн байгуулалт гэж баг хэлэхээр маш олон мэргэжлийн эмч мэргэжилтнүүд оролцдог. Тэгээд олон тий бүтэн багаар одоо жишээлбэл нэг хүн элэг шилжүүлэн суулгахад 50-аас 60 хүн ажиллаж штэ. Ажиллаж байна. Тэгэхээр энэ бол өөрөө асар том одоо оюуны болоод тийм ээ том ажил болж байгаа байхгүй. Тий. Жишээлбэл эмнэлгийн тоног хөрөмжийн алба, барилга байгууламжийн алба хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Тэр барилга байгууламжийн агарын даралт температурыг яг тэр олон цаг зогсоход нь тохируулж өгнө. Одоо нөгөө нэр нь тодроогүй Баатар гэдэг шиг арын фронтод байдаг айгуу чухал хүмүүс биш үү? Эмнэлгийн тоног хөрөмжийг одоо хэвийн аюулгүй ажиллагааг нь хүртэл хангаж яадаг хүмүүс байна. Яаж ч тог тасрахгүй байлгамаар тэр болгоныг бас тий. За тэгэл одоо энэ талд аж ахуй алба ажиллаж гин одоо галт тоогоо хүртэл ажиллаж гин тэр олон эмч мэргэжилтнүүдийн хоол хүнс гэдэг ингээд бид нар бол нэг хагалгаа ингээ хийхэд бол бүтэн эмнэлгээр ингэж хөдөлж ингээд явдаг тий. Тэгээд дээрэс нь энэ өөрөө айгүйх тийм нэг эргэтэн дээр нэг хүний одоо эргэтний асуудлыг өвчний асуудлыг шийдэж байгаа ч гэсэн одоо маш олон мэргэжлийн эмчнэр нэгдмэл байдлыг бас хангуулж чаддаг, нэгдмэл байдлыг үүсгэж чаддаг айгүй том асуудал. Тэгээд дээрэс нь тэр хэмжээгээр өөрөөр хэлбэл тухайн эмнэлгийн одоо зохион байгуулалт, за ариун утгал халдваргүй үтгэл, за тэгэл одоо нөгөө хагас хэрэгжилтийн байдал маань бүгд ингээд цог дагаа хөгжиж идэг. Одоо жишээлбэл уцаас салгаж болохгүй бүгдээрээ одоо 24 цаг одоо он байлгана. Тэгээд дуудсан үед яралтай ярьж одоо цуглаж хуралдана ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол бас ингээд хагас сэргийлтийн байдал руу нэмэх зэгцтэй болж байна. Тэгэхээр эргэтэн шилжүүлэн суулгана гэдэг бол нэг талаар бол айгүй том дэвшил гэж би харсан. Ер нь бол тэг. Би гэхдээ бас гэсэн улсын 1-р төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах багийн анхны гишүүн гээд явж байгаад бас Солонгос насаан сурж байгаад тэгээ хавдар судлалын эмнэлэгт одоо очиод тэнд хавдрын тасагт ажиллаад хавдрын эмнэлэг маань элэг шилжүүлэн суулгах багийг бий болгоод анхны хагалгаа хийгээд байхад нь бас оролцчихлаа. Одоо 2 дугаар эмнэлэгт бас ингээд энэ багт ажиллаж байгаа. Тэгэхээр яг хуу туршлага гэхээсээ илүү бас нөгөө энэ багуудад ажиллаж исэн бас одоо айгүй тийм гоё юу байна л да. Одоо түүх гэх юм уу тий. Тэр болгоноос л бас нөгөө багийн онцлог өвөрмөц юмыг бас өөртөө шингээж аваад ийна л гэж харах гэдэг шүү дээ би бол. Энэ өөрөө ингэсэн онцлог шүү дээ. Тий харин тийм баг. Тэгэхээр эндээс бас жишээлбэл 2 дугаар эмнэлэгт улсын 2 дугаар төв эмнэлэгтийн захиалгаар ажиллаж байхад энэ төслийг мэслийн эмч нартайгаа ярилцаад энэ ажлыг хэдүүлээ эхлэе гэхэд жишээлбэл жоохон ч гэсэн одоо туршлага одоо ямар хөө зохион байгуулалтаар яаж ажиллах вэ, ямар менежмент хийх үү гэдэг зүйлийг бас тэндээс багч болов суралцсан байсан. Тэгэхээр тэр жижиг туршлагыг ингээд цуглуулад хамт олонтойгоо ярилцаад тэгээд энэ том бүтээн байгуулалт руу бас
одоо өнөөдөр бид нар ингээд амжилттай дайраад орцол сууж байгаа. Энэ бол том одоо юу гэж харж байгаа. Одоо нэг том алхам урагшилсан л гэж би бас дотор харддаг тий. За элэг гэд одоо элэг шилжүүлэн суулгах гэж ярьсных ер нь одоо элэгний хавдрын тохиолдол манай улсад чинь хамгийн элбэг байна тий. Нас оролтч өндөр байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд маш их залуужууд байна гэдэг юм ярьж байгаа. Тэгээд ингээд элэгний нөгөө өвчлөлийн тохиолдлууд нэмэгдээд ирэхээр үүнийгээ дагаад бид нар бас нөгөө шинэ арга технологи, шинэ эмчилгээг нэвтрүүлэх юм яригдаад одоо яригдаад явцдаг штеп. Одоо жишээлбэл танай эмнэлэг дээр одоо элэгэн дээр одоо хамгийн сүүлд нэвтрүүлж байгаа ямар шинэ одоо арга технологи эмчилгээ байна тий. За тий. Тэгээд дэлхийн нийтээр л одоо ингээд олон улсын хуралд ингээд ялангуяа Азад бол элэгний хавдрын өвчлөл их штэ. Одоод элэгний хавдрын өвчлөл их өндөр байдаг. Тэгээд жишээлбэл олон улсын хурлуудад ингээд оролцоход 3 өдрийн хурал боллоо гэхэд баг 2 өдрийн элэг ярина. Элэг ярьж байгаа. Тэгэхээр энэ өөрөө зөвхөн Монгол биш. Дэлхийн нийтэд л одоо айгүй тулгымцсан асуудал болчихж байгаа байхгүй. Тулгымцсан асуудал. Яавал одоо эрт үедээр нь төгс эмчилгээ хийх үү? Яавал одоо энийг сайн хянаж цааш нь одоо тархахгүй байх уу? Одоо дахиулахгүй байх уу гэдэг тийм ээ. Энэ арга технологиудыг л ерөөсөө ингээл хуралдаал өөр өөрсдийн туршлагаас ингээл хуваалцаал ингээл явж яадаг. Тэгээд тэр дотроос биднес яг нь явсныхоо яс зүүн гिचэр одоо чинь Монголд байхгүй ямар технологи одоо энэ хүмүүс хэрэгжүүлээд хийгээд тэгээд тэр одоо ард түмнийхээ хүн ардынхаа сайн сайхны төлөө тэгээд тэр хүмүүсийг эрүүл сарвал амьдруулад чадаад байна гэдэг энэ одоо зүйлийг л биднес одоо суралцж тэгээд дээрэс нь тэр хүмүүсийн туршлагаас одоо Монголдо нутагшуулах гэдэг энэ асуудал аягүй чухал байгаа. Тэрнээс биш одоо аливаа зүйлийг одоо сонсохгүйгээр явахгүйгээр зөвхөн эндээ ингээ болоод байна гэд ингээ байгаа. Одоо байгаадаа сэтгэл ханчаад ч юм уу тий. Тий, сэтгэл ханчаад нөгөө байгаадаа дасчаад байдаг нэг тийм асуудал бол бас бидэнд бас одоо байна. Гэхдээ юм хөгжсүүчээс одоо бол одоо харьцангуйс нь өөр болсон байна л да. Тий. Тэгэхээр яг тэр хүмүүсийн хийж байгаа нарийн одоо технологиудыг Монгол эх орондоо авчираад одоо нутагшуулаад хөгжүүлээд хэрэгжүүлээд ингээ явах асуудал дээр бол би бол айгүйх манлайлалтай ажиллая гэж өгнө хичээдээ. Тий. Тэр ч үүднээсээ бол одоо өнгөрсөн одоо 24 оноос эхлээд энэ Крyoablats гэдэг эмчилгээг бас эхлүүллээ. Яг хөө цөөн тоогоор ч гэсэн ер нь бол элэгний хавдрын тэр одоо алсын эрхтэнд үсэрхийлсэн тэр үсэрхийллүүдийг эмчилгэхэд бас их үр дүнтэй юм байна гэдгийг бас олон улс нотолчихсон маш олон судалгаанууд байгаа. Тэгээд тэрийг уншаад үзээд ингээд энэ технологиг бас одоо нутагшуулаад ингээд явж байгаа. 26 онд одоо Нойр Булчирхаан мисларт харигдахгүй хэлбэрийн хавдруудыг reversible electrophoresis гэдэг юм бас нэг технологи шинээр ч байхтай одоо бид нар л одоо шинэ гэж яриад байгаа. Тэрнээс биш 15 жилийн өмнө л одоо тэгэхээр тэрийг бас чирж авчрах одоо бас маш том төлөвлөгөөтэй амбицтай ажиллаж байгаа. Тэгээд Нойр Булчирхаа хавьд бол бас илгийг бодвол эмчилгээний сонголт багтай, харуу шин чанар өндөртэй их төвхтэй асуудал байдаг. Мислаар тайрагдах бололцооны хувь нь бага. Жишээлбэл 100 хүн одоо өвдсөн 100 хүн байлаа гэхэд тэр нэг 20-с 23 л мислаар одоо эмчлэгдэх боломжтой. Үлдсэн нь бол одоо мислаар эмчлэх боломжгүй ч гэдэг юм. Зөвхөн химийн эмчилгээний асуудал яригддаг. Тэгэхээр ийм эмзэг асуудлууд дээр ялангуяа тэр олон улсад хийгдэж байгаа юмыг бид нар авчираад эндээ хийгээд нэг ч гэсэн хүнд одоо зөвөргөө зовлонгүй байлгах тэгээд нэг тодорхой хэмжээнд одоо амьдралын чанарыг нурцсах тий энэ асуудлууд бол айгүй чухал байгаа. Тийм учраас ер нь бол одоо хаал нэг шинэ технологиуд байна. Тэрийг л бас ингээд судалж өөрийнхөө оронд хэрэгжүүлэх. Тэгээд энийг мэдээж би ганцаараа биш багаараа ажиллана. Багийн хамтын ажиллагаа шүү дээ. Тэгэхээр энэ багаараа ажиллаад баг хамт олондоо зааж сургаад энийг цааш нь улам хөгжүүлээд явъя гэсэн маш ирмэлцэлтэй л ажиллаж байна. Мэдээж одоо олон залуучууд бас яг надтай адилхан ингэж ажиллаж байгаа. Тэ салбар бүрдэл ажиллаа шин юм зүйлүүдийг айгүйх хийж байгаа. Гэтэ энийг одоо ер нь бол яг яамны бодлогын зүгээс ч юм төрийн зүгээс жоохон дэмжлэг айгүйх хэрэгтэй байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас нэг жоохон тийм юу хандаад одоо ач холбогдол өгч те хараад энийг одоо бас цааш нь хөгжүүлээд явах тал дээр манай
юунууд төр удирдах байгаа одоо салбар удирдах байгаа хүмүүс бас хараад хамтраад ажилласаа гэж хүсэж байна. Тэ. Ер нь одоо айгүй хурал зөвлөгөөнд орно үз. Нилээ явна. Гэхдээ яг миний нэг яг өөрийн одоо юу н одоо юу гэх юм чиг баримжаа. Тэгээд хамт олон шавнартаа бас ингээд хэлдэг зүйл биднээс одоо хуралд оролцоход би Монголдо яг юу хийж өнөөдөр хийж ийн юу ямар төвшөнд байна ямар проблем байна гэсэн юм 3 асуудлыг дэвшүүлээд заавал одоо илтгэл тавиад юм уу эсвэл одоо аман илтгэл юм уу ханан илтгэлээр заавал оролцожээ гэдэг бас ингээд нэг жоохон шаардлага тавиад ингээд явдیں۔ Тэгэхээр би бол өөрөө ерөөхдөө тэр зарчим руугаа бас нэлээд төлхөө ажилдаг. Болохгүй байсан ч гэсэн одоо жишээлбэл муу технологи ярьж болно. Муу одоо юунуудаа кейсүүдээ ярьж болох байхгүй. Тэрнээс биш одоо тэр дэлхийн олон улсын одоо эмч нартай энэ зэрэгцгүүц хэмжээний одоо арга технологиг бид нар ярихад бол бид нар өөрсдөө нэг үйлдвэрлэгч орн биш. Учираас бас одоо юу гэдгийг тэр төвшөнд ярихад бол жоохон одоо юутай асуудалтай байгаа. Яг бид нар хийж чадж байгаа юм а ярьж болно, чадахгүй байгаа юмас ярьж болно. Тэр ухаантай хүмүүс чинь нөгөө Монгол улсад юу нь болохгүй байна гэдгийг бас соргогоор хараад бас дэмждэг байхгүй, тусалдаг. Тэр ч утгаараа одоо сүүлийн 3 жил Outreach гэдэг программыг бид нар Монголд хэрэгжүүлсэн. Төслийг. Тэгэхээр одоо дэлхийн одоо номер 1 гэж хэлэхдээ баг эксперт эмч нар сүүлийн 3 жил ирж ангиографийн чиглэлээр яг гартан сургалт хийж лекц уншиж за тэгээд дээрээс нь залуу эмч нарыг бас сургах ийм одоо маш чухал сургалт болсон л доо. Тэгэхээр биднес асуудлуудаа ичгүй нуухгүй л ярих хэрэгтэй юм байна гэдэг би аягуулсан ойлгосон. Тэрний үр дүн бас харагдсан байна шүү дээ. Болоод байна гэх юм бол эднийх болж байгаа юм байна гэд харчдаг байхгүй. Болохгүй байна. Бид нар ийм хагалгаа ажиллабар хийгээд ийм одоо хүндрэл гарсан, ийм фейл болсон. Тэгэхээр тэр хүмүүс ч айгүй сайхан сэтгэлтэй хүмүүс энэ дэлхий дээр зөндөө байна шүү дээ. Тэгээд хурж ирээд тусалдаг байхгүй. За чи яасан яг ямар аргачлаар юу нь болохгүй байна. Энд дээр чинь туслая. Тэгээ миний контакт одоо холбоо өрөх юм. Тэгээд шаардлагатай үед холбоо өрөөрэй гэдэг ингээд. Зарим хүмүүс нь жишээлбэл ямар хуу юмар бид нар дэмжлэг үзүүлэх бололцоотой байна гэдэг ингээд. Тэгэхээр ер нь бол одоо тэр олон мандат бол яг тэр олон хуралд оролцсны бас үр шим нь юу гэхээр болохгүй юмаа засварлуулад авч чинь би өөрөө сурч чинь. Дээрээс нь шинэ технологиудыг бид нар Монголдо хэрэгжүүлээ гэдэг компаниудад хэлэхээр бас дэмжлэг үзүүлж байна. Олон талын ач холбогдол байдаг л да. Сүүлийн үеийн шин сургууль мэдээлэлээс ч хоцрохгүй байх боломж байгаа тийм. Тий. Тэгэхээр ер нь залуу эмч нартай бус салбарын эмч нартай ч гэсэн ер нь бол одоо тэр олон улсад юу хийж байгаа тийм ээ ямар одоо дэвшилт гарч ийн гэдгийг бас сонсоод өөрийнхөө асуудлуудыг бас одоо нэг бас ярьчих хэрэгтэй юм билээ. Тий. Тэр айгүй чухал асуудал санагдсан. Тэгжээж нөгөө нэг зөвхөн нэг одоо хүнийх ч юм уу те нэг одоо яамих ч юм уу хараас авахгүйгээр өөр бас их усрээс боломжийг хааж бас болохоор шүү дээ. Болгоох төслүүд олон улсын төслүүд зөндөө байдаг шүү дээ. Би бол одоо яг тэднэрлөө ингээд нөгөө бас тодорхой жоохон туршлага хөрөмжлүүлж учраас төсөл рүү хандаад багаараа одоо юу илгээгээд төслийн материалаа илгээгээд одоо авч чадахгүй ч байсан одоо хамаагүй шүү дээ. Бид нар төсөл бичээд сурна гэдэг чинь айгүй чухал байна. Тэгээд илгээгээд ингээд тэрнийхээ хариуд бас тодорхой хэмжээний дэмжлэг аваад ингээд явах. Дан материалын зүйл биш. Одоо манайхан төслөхээр дандаа л материалын зүйл нөгөө тоног төхөөрөмж, мөнгө, санхүүч гэдэг юм уу тий. Талаас нь хардаг. Гэтэл яг нөгөө хүмүүнлэгийн тийм байгууллагууд бол яаж хэрэгжүүлэх үү? Хэрхэн яаж одоо менежментийн сайжруулах уу? Хүмүүсийн одоо сургаж өгөх үү гэдэг дандаа тийм оюуны субъектив талаас нь айгүй хард юм бэлээ. Тэгэхээр тэр толгойд үлдэх тал руу юм хийд. Яг үнэ. Тэгэхээр зүгээр юм өгөхгүй. Эхлээ сураа. Тэгээд өчөө өөрийнхөө нөхцөл байдлыг үнэлээ. Ингээд хэрэгцээтэй юм дараа нь өгөө гэдэг ингээд. Тэгэхээр ер нь бол тийм шат дараатай зүйлүүдийг нь олуулсан байгууллагууд тэр нь бол шууд юу тавьдаг л да. Шалгуур үзүүлж болж тавьдаг байхгүй. Тэгвэл биднээс чинь одоо манай тим аппарат хэрэгтэй байна, тим машин техник хэрэгтэй байна гэдэг ингээд явуулчихдаг. Гэтэл мөн чанартай сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэж хүнээ бэлдэх тэр хөрсөө сайн судлах чинь бидэрт айгүй чухал байхгүй тий. Таны хувьд одоо яг ингээд салбартаа бас 20 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд манай эмч нарын ур чадвар ер нь хэр юм бэ? Ялангуяа одоо яг таны энэ хариуцж авч явж байгаа энэ салбар чиглэлээр.
яг ер нь ангиографи гэлтгүй би бол эмч нарыгаа бол бүр сайн штэ л гэж одоо магтана. Тий. Ер нь яг одоо энэ сошиал орчинд эмч нарыг жоохон тийм уу хэлэх юм уулах юм дээр жоохон би нэг жоохон агрессивны хандаад тий. Тэр хүмүүсийг би бол нэг ахтар муу хэлүүлээд байх хэмжээнд ажиллаж гин гэж би бол хэлмээр байна. Би одоо яг зүгээр бусад эмнэлгүүдийг бол мэдээж яг мэрэгжлийн чиг үүргийн хүрээнд бол мэднэ. Гэхдээ би 2 дугаар эмнэлгийнхаа эмч нарыг бол сайн мэдхийн хувьд бол манай 2 дугаар эмнэлгийн эмч нар үнэхээр одоо мундаг мэрэгсэн одоо ийм одоо хүмүүсийн мэрэгчлэн зөндөө чимээгүй бааtruуд бол зөндөө биш шүү дээ. Нөгөө даруухан тэгээд урт ажиллаа хийгээд би хийчлээ гэж урд гарч хашгирдггүй тий. Ингээд явдаг. Ийм асуудлууд бол ийм хүмүүс бол зөндөө байгаа. Одоо тасаг болгон дээр л байна. Тэгэхээр одоо үнэхээр бас тэр хүмүүсийг магтах чинь одоо бас үг орж ирэхгүй. Одоо үнэхээр мундаг. Би бас зарим одоо зөвлөх эмч, зарим залуу эмч нарыгаа бас одоо хүндэлж одоо энэ тэнд бас ингээд магтаж урамшуулж иргэдэд бас ярьж явдیں۔ Одоо үнэхээр мундаг эмч нар байгаа хайрламаар. Тий, ийм хүмүүс. За яг одоо жишээлбэл би бол одоо ингээд өөрөө ингээд юм хийгээд байна гэгээд ингээд сошиал орчин дээр юм бичгээсээ илүү 2 дугаар эмнэлэг дээр ийм технологи, ийм юмыг бид нар хийгээд эхлүүлсэн шүү. Ийм өвчтөе хүмүүс бас хандаарэ гэдэг талаас нь ер нь мэдээлэл агиух оруултыг. Тэрийг нь болохоор яг зарим нэг нь болохоор ингээд ер нь бол нэг жоохон юу гэдгийг өөрийгөө рекламадаад байна. Эго өндөртэй нөхрөө гэдэг талаас нь дүгнэх гээд байдаг биш магадгүй. Би бол ерөөсөө яагаад иргэдтэй мэдээлэлээр багч болов ингээд ойрхон бай. Бид нар хийж чадж байгаа юмаа бусдаа түгээж магадгүй тийм өвчтөе зовлонтой хүмүүс олохгүй байхыг мэдхгүй байх. Хаана хинт хандхаа мэдхгүй байхыг үгүйсгэх. Тэгэхээр тэр хүмүүс рүү илүү их нээлттэй мэдээллүүдээ хандаж оруулаад тэгээ 1 хоногийн өмнө ч гэсэн бас ирж үзүүлээд тийм ээ. Манай эмнэлгийн эмч нараар эмнүүлээд эмчлүүлээд ингээ бас нэг зөвөр зовлонгүй юм уу эрүүл сар болоосоо гэдэг үднэс ханддаг байхгүй юу. Тэгтээ яг бусад эмч нар ч гэсэн би бас яг тийм бодлоор одоо юу гэдгийг мэдээлэл оруулдаг байх л гэж би харж байгаа. Эрдэнэтлэг эмч та өөрийнхөө тухай бас яриаж байгаа хэдэн онд тий яагаад заавал одоо эмч болсон тэгээд ангиографиг сонгох болсон тий шалтгаанаа бас ярил сонирхолтой байх болов. Энэ чиглэл энэ салбар маань өөрөө их тийм технологи суурилсан. Тэгээд маш нарийн. Одоо яг л одоо биднес чинь яг 2 гарынхаа мэдрэмжээр за тэгэл хүний бүхэл мэдрэмж одоо мэдрэмжийг шалгасан ийм ажил. Одоо дэлгэцэн дээр дүр сарна шүү, дүр сарна. За дийлэгтэй хүмүүс маань одоо нөгөө юуг ерөнхий унд тулгахгүй хэсгийн мэдээ алдуулалт ордог учраас нөгөө хүнтэйгээ харилцсан тэр хүн яаж амьсгалж ийн тэр хүн одоо амьсгал нь хурдсаж ийн удаасарч ийн үү тийм ээ. За тэгэл дээрэс нь мэдээж одоо дэлгэцэн дээр юм харах мэдрэмж төрнө. Тэ гарын мэдрэмжүүд бол маш нарийн мэдрэмжтэй шүү дээ. Одоо жишээлбэл хүний одоо ерөөхдөө өснөөс жоохон бүдүүн тийм одоо юу чиглүүлэх гайдыг ашиглаад л ингээ имрээд судсыг ингээ баруун зүүн ингээл явуулна. Тэгээ ингээ бүр ингээ ажиллаад сураад дадлагжаад эхлэхээр тэрний үзүр хаана явж гин баруун тал руу оруу зүүн тал руу оруу нөгөө үзүр судсынхаа санаанаас мултраа гарчлаа гэдгийг зөв дэлгэц харахгүйгээр гарын мэдрэмжээр ингээ ерөөхдөө ингээ мэдлэг болчдөг. Тэгэхээр ер нь их мэдрэмж шаардсан тийм маш энийг ингээ нөгөө тэгж өөр юм болоход бол мэдээж маш их цаг хугацаа тий маш их одоо дадлаг туршлага одоо хоригдлолт юм билээ тий. Яг хоо түүхийн хувьд бол 2003 он ангах төгссөн. Тэгээд тухайн үед эрүүл мэндийн шинжилгээний их сургуулийг хүний хэмжээ мэрэгчлэр төгсөөд тэгээд дараа нь бол төр соншилгооны эмчээр одоо резидентийн сургалтанд сураад. Тэгээд тэрнийга төгссөний дараа энэ ангиографи чинь төр соншилгооны сүртэй байдаг. Тэгээд төр соншилгоогоо хийчихэд дараа нь бол одоо энэ ангиографийн чиглэлээр бас Солонгос улсад сураад. Ингээд 2005 онд бол яг төр соншилгооны суурьтай ангиографи эмч болоод ингээд улсын 1-р төв эмнэлэгт байсан тэр ангиографийн тусагт ажилласан. Тэгээ миний багш одоо Монгол улсын хүний гавьяа эмч, анаахны доктор профессор Гончиг Сүрэн гэдэг одоо мундаг эрдэмтэн эмч хүн байдаг. Энэ хүний удирдлаганд одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол яг хуу
энэ хугацаанд бол яг дунд нь 2006-аас 10 оны хооронд Японд Токшимагийн их сургууль докторийн зэрэг хамгаалахаар явсан. Тий. Тэгээд тэр Японд очоод нөгөө яг судалгааны ажлууд хийгээд ингээд ирсэн чинь ингээд юу хиймээр нөгөө ажиллабараа хиймээр санагдаад ингээд нэлээд бас нэг хэсэг бас санагалцсан л та. Тэгээ Япон хэлээ гайгүй сурчаад нэг өдөр багштай хэлэхгүй Япон багштай. Тэгээ би нэг энд ангиографи ажилбартаа орж болох уу гэдэг. Тэгээ хэлсэн чинь тэр хаглааны өрөөрөө орох тэр хурууны код мод нүүр танд ингээд аюу гол дамжлагтай. Тэр болгоныг ингээд уншуулад намаа авч ороод эхний ээлжид танилцуулаад. Тэгээд дараагаар нь бол хид ингээд ажилбартаа ордог болоод. Тийм. Тэгээд сүүлийн 4 жил сүүлийн 2 жил багш нарыгаа дагаад яг эмнэлзүүд бас судалгааныхаа ажиллагаар ажиллаад ингэ явсан. Яг нь Японд учраас биднээс ч нөгөө ижил төрхтөө. Тэгэхээр маск зүгээр малгай өмсөд шилээ зүсчихээр бас зарим тохиолдолд нэг Япончуудаас ялгахдаггүй. Тэгээд хилэн бас гайгүй сурцсан байсан учраас бас одоо юу гэдэг. Ер нь бол 4 жилийн хугацаанд дууссан байна шүү дээ. Хил ам хийхгүй бас гайгүй байсан. Тэгээд багш нарыгаа дагаж бас нэлээд одоо юу гэдэг нөгөө скил алдахгүй байх тал дээрс нэлээд хичээсэн. Тэгээ 2010 онд доктор хамгаалаад төгсөж ирээд тэгээд буцаа сургуульд ажилд орсон л доо. Эрүүл мэндийн шилжлооны их сургуульд ажилд ороод байж исэн. Тэгээ хавдар судлалын үндэсний төвийн захиралтай бас нэг хурал дээр таарад би ийм чиглэлээр төгсөөд ирлээ гэдэг ингээ хэлсэн. Тухай Төмөр хотор захирал чи төр манай эмнэлэгт ажиллах хүн биш дээ ер нь нөхөр минь. Чи надтай ирээд уулзаарай. Тэгээд би дараагийн 7 хоногт нь очиж уулзаад тэгээд хавдар судлалын үндэсний төвийн хэлэгдснээр уучраа мэслийн тасгийн ангиографи эмчээр ажиллаад тэгээд хажуугаар нь бол яг нөгөө сургуулийнхаа одоо хавдар судлалын техникийн багшийн ажлаа бас хавсарч хийгээд тухайн үед чинь бас ингээд хоёр ажлыг ингээд хийгээд болдог тийм бас зохицуулттай байсан. Тэгээ ажиллаж хагаад тэгээд 18 онд үндэсний онцлогоо эмчилгээний төв байгуулалт төслийн хүрээнд бол 2 дугаар эмнэлэг рүү томилогдоод тий тэгэл одоо хүртэл ингээд ажиллаж байна. Тэгээ дунд нь мэдээж ингээд нөгөө өдөрт галбан тушаалууд нэг тодорхой хугацаар хийсэн. 2 дугаар эмнэлгийн дэд захирлаар ажилласан, ерөнхий захирлаар ажилласан, онцлогооны төвийн дараагаар ажилласан гэх мэтлэн тэгээд яг энэ хугацаанд бол яг үндсэн одоо юугаа мэрэгжлийнхаа ажлыг бас хаяхгүй тал дээрс нэлээ хичээсэн л дээ. Тэгээд нөгөө хавдрын хяналтанд байдаг хүмүүс маань хөрхий бас ирж үзүүлээд тэгээд тэрэндээ тэр хүмүүстэй бас цаг зав гаргахгүй бол болохгүй. Тэгээд хавдрын өвчин гэдэг чинь өөрөө их тийм урт хугацаанд хяналт хийж явдаг өвчин шүү дээ. Дахих хэрэгтэй. Тэгээд нөгөө айгүй бас олон жил тэр хүмүүсийг ингээд үзээд ингээд явчихаар баг ах トゥ шиг болчдөг. Ингээд төрөл садан шиг бүр биенийг таньж мэддэг болчихсон. Тэгээд нөгөө хүмүүс маань ч гэсэн надад итгэдэг. Тэгээ ингээд тэр их хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй тул бас ажиллаа хийх шаардлага, эмчийнхээ ажлыг шаардлага гарч ирсэн тийм. Тэгээ нэг эмч байхгүй дарга болоо явчлаа гэдээ бас өөрхий олон үйлчлүүлэгч маань хямарсан. Ер нь бол хямарсан тий. Одоо бол тэгээд гайгүй эмчээ хийж байгаа учраас тий. Тохирсон зөвлөгөө өгчдөг эмчтэй таарна гэдэг бол айгүй тийм ховор юм шиг санагдаад байдаг байхгүй яг үнэхээр ингээ бүр өөртөө те чин сэтгэлээ зориулж чадах тийм эмчийг олж авсан хүн бол алдахгүй л хичих байх. Харин тий. Тийм энгийн иргэний хувьд бол тэгжил хараад. Эмч хүн бол зөвхөн хүн эмчлэх биш байхгүй. Эмч хүн хэд хэдэн мэрэгжлийг давхар ингээд заавал эзэмшихээсээ илүү чаддаг байх хэрэгтэй гэж хардсан шүү дээ. Яг эмч болсон бол өөрийнхөө ер нь мэддэг чаддаг юмыг зааж өгөх тийм сайн сургууль мужид багш байх хэрэгтэй. 2 дугаар мэрэгжил нь 3 дугаар мэрэгжлийн хөр сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй. Тэр орж ирж байгаа өвдөд ирсэн хүний сэтгэл зүг унших, тэр хүний царай байдлыг ажиглах. Ингэжээч өөрөө хэлбэл одоо тэр хүнийг одоо магадгүй ойлгох үед нь уйлаад, инээх үед нь хамт инээгээд тэр зовлон шаналлын хүртэл одоо айгүй одоо мэдэрчээж сайн сэтгэл зүйч байна гэдэг нь тэр байхгүй. Тэрнээс яг ингээд нэг темпээр нэг өнгө аясаар одоо нэг л характераар ингээ яриад ингээд хандаад байх юм бол тэр чинь сайн хэмж болж чадахгүй. Тэр өвчтөе зовлонтой хүн одоо гэр бүл дотроо ярьдгүй зовлонгоо эмчд ярина шүү дээ. Эмчд орж ирж ярина.
хаалгыг хааж агаад гэрийнх нь гадаа хүлээж авдаг ингээ ярьдаг. Тэрийг ойлгож тэрэнд нь тохирсон одоо бас одоо юу гэдгийг хариу арга хэмжээ авч зөвлөгөө өгч чаддаг ийм аягүй сайн сэтгэл зүйч байх ёстой л гэж ер нь хардаг. Тэгэхээр ер нь бол одоо амьдрахын юмсан одоо амь насаа даатгахад одоо эрүүл сарвал болох юмсан жоохон ч гэсэн урт удаан хугацаанд амьдрахынсан гэсэн итгэл тээж орж ирж байгаа ш тэр хүмүүс чинь тийм учраас тэр хүмүүст бол бид нар одоо юу гэдгийг онлайн мэдээлэл сайтай ч гэдэг юм уу дадлаг сайтай юмж байж болно. Тэрнээсээ илүү одоо харилцааны асуудал хамгийн чухал байхгүй хамаралцаа. Тэр хүнтэй яг үнэ. Хоёрдугаарт бол нөгөө тэр хүмүүсийн зовлон тасч болохгүй. Одоо юу гэж хэлж яах нөхөр энэ ийм өвчний үед тим зовөр гардаг, тим одоо шинж тэмдэг илэрдэг гэдэг номон дээр бичсэн байгаа шүү дээ. Мэдж байгаа хэрнээ тэрийг наач угаасаа байх ёстой л асуудал гэж ерөөсөө юм ч хандаж болохгүй. Ерөөсөө жоохон жотгоо тэр зоврын шаналгааг нь буулгах, жоохон жолтгоо тэр одоо зовлон шаналлыг одоо багасгаж өгөхтэй ийм этиктэй ёс зүйтэй байж иж одоо эмч гэдэг энэ гурван хэсэгтэй энэ эрхэм мэргэжлийг бас авч явна шүү дээ. Нэр хүндтэй авч явах гэдэг. Тийм шүү дээ. Тэгээ ер нь бол гэхдээ яг цагаад болохоор хүмүүс бол ингээд эрүүл саруулдаа ингээд айгүй том ярина шүү дээ. Одоо зааш баг ингэж явахаар баг хүцэн дээрмэр гэдэг. Яг цаг дээрээ тулахаар хүн 1 минут 1 секунд ч гэсэн амьдрий гэж боддоо шүү. Яг одоо ингээд хүний нүд тэрийг илтгэдэг байхгүй. Эмчээс ингээд аврал ирж чаа. Тэгээд бүр 1 минут 1 хоног ч гэсэн амьдрий гэсэн бүр ингээд одоо нэг өөрийнх нь бүр эд эс нь хүртэл тэгж одоо юу яаж идэг. Гойж идэг. Тий. Тэгэхээр одоо тэр ярьдаг шиг асуудал бас биш шүү. Тэр өвчин гэдэг бол айгүй хүнд асуудал. Тий. Одоо таны хувьд ингээд Солонгост сурсан гэж байна. Японд доктор хамгаалсан гэж байна. Ингээд ер нь бол таны явсан, дуулсан, сурсан, мэдсэн маш их байгаа дээ шүү дээ. Ер нь ингээд хаач очисон гэсэн очиход танд боддог бодол ер нь юу вэ? Мэдээж одоо хоёр улс хооронд харьцуулахад шүү дээ, тий. Яг өөрийнхөө ядуу салбар чиглэлээр харьцуулахад за нэг энийг нэг ингэж хиймсаа нэг ийм юмтай болч гэдэг юм уу, тий. Тийм бодол бол танд бол төрдөг үз. Ер нь бол яг мэдээж тэр одоо мэдээж одоо тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ялангуяа хавдрын асуудал дээр төгс эмчилгээг нь хийгээд өгчих юмсан ч гэдэг юм уу мэдээж бүхэл эмчнэр тэгж бодож байгаа. Гэхдээ миний нэг боддог зүйл бол яг Монгол улс өөрөө одоо хөгжлийн тодорхой түвшинд хүрээд хөгжөөд тэгээд бусад одоо зүгээр юу гэдгийг нэг тодорхой түвшинд хүрчих юм бол өөр удаас хөгжиж байгаа юм адуу бүр хаанд бид нар Монгол эмчнэрээ очиж одоо зааж сургаж тэгээд тэр одоо өөрийнхөө мэддэг чаддаг юмар тусламж үйлчилгээ үзүүлж тэ одоо бүхэл одоо сайн сайхан зүйлээ тэр өөр оронд очиж ингэж одоо зааж сургаж одоо ингэж явах юмсан л гэж ер нь боддог шүү дээ тий. Одоо яг хөө ингээд олон улсын одоо жишээл хөгжингүй орнуудын эмчнэр ингээд ирлээ ингээд хамтдын ажиллагаа хийлээ ингээд хагалгаа хийлээ энэ гэл байна. Тэр хүмүүс чинь бол үнэхээр одоо тухайн улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээний хүмүүс ингээд явж штт. Гэхдээ мэдээж одоо цаг зав мөнгө төгрөгөө барсандаа явна штт. Энэ дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн бүр одоо тийм нэрнгүү сэтгэлтэй ч үт юм уу. Тийм хүмүүс л дандаа тэгж ажиллаж явдаг. Тэгэхээр Монгол эмчнэр маань ч гэсэн бас тодорхой одоо нэр хүндтэй болоод бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдөд яг тэр хэмжээнд хүртэл одоо ажилтдаг болоосаа гэдэг л бодол бас төрж ирсэн шүү. Тэр бол одоо эмч бол босны мэрэгжил, сайн мэрэгчлэн босны л одоо хамгийн том гавьяа шаглал тэр байхгүй юу. Зүгээр яг янз бүрийн одоо гавьяат мууят ч гэдэм үү одоо янз бүрийн цол хэрэг мэдээж авах. Тэрнээсээ илүү одоо тийм. Тэгээ зөвхөн эмчийн нэр хүнд гараад тахгүй юм чи Монгол улсын гэдэг тодтгол өмнө нь яваад байна шүү. Манайд мэддэггүй болохоос тийм эмчнэр байдаг шүү дээ. Ер нь бол тийм манай 2 дугаар эмнэлгийн оны эмч байна. Тэ хэлэг хязгааргүй эмчнэрийн нийгэмлэг гэх том байгууллагад ажиллаж исэн. Тэгээд дэлхийг тойроод ингээ хаалгаагаа явдаг мундаг эмч байна. Тэ яг хөө энэ улс орнууд бол би
Баярлалаа амжаа. Хоёулаа нэгэнтээ бас эрүүл мэндийн чиглэлээр подкаст хийж байгаагийнх иргэддээ бас эрүүл мэндийн одоо зөвлөгөө мэдээлэл хүргэхгүй бол эрүүл мэндийн боловсрал олох талаас нь хоёулаа бас зөвлөмж хүргэх нь зүйтэй авах гэж бодож байна. Одоо бид нар ингээл Монгол хүний насыг уртцахыг гэж ярьж байна. Бид нар яаж уртцах юм? Өвдсөн даруйдаг ялс эмчтэр очиж үзүүлээд эмчлүүлээд ах юм уу? Аль эсвэл бүр ингээ баг балчир наснаасаа бид нар эрүүл одоо амьдралын хэв маягтай те бие анхаарсан ийм хүмүүс байх хэвээр ма хаанаас нь эхлэх хэвээр энэ дэр тавс эмчгийн хувьд хариулт өгөөч те. Хөгжингүй орнуудын сайн технологиг бид нар ерөөсөө л авчрал нөгөө компьютероор копи паст хийх байхгүй юу? Ерөөсөө энэ ч богино цаг хугацаанд айгүй сайн одоо шийдэл гэж ер нь үздэг. Тэгэхээр төлөвшил тэгээд дадал гэдэг зүйл чих чухал юм байна. Нэгэнт одоо том бие хүн болоод насанд хүрээд хүрсэн хүний одоо тэр дадлыг дахиж суулгана гэдэг чинь бол айгүй хэцүү асуудал юм лээ. Дадал суулгана гэдэг бол. Тэгэхээр дадал хөвшил хаан суух үг гэхээр дунд сургуульд сууна да. Илүү залуу байх тусмал тэрийг одоо ингэж байн давтж яадаг тийм дадал хөвшил суuna гэсэн үг байхгүй. Тэгээд энэ яг хуу Японд олон жил бас би Японыг ярих айгүй дуртай байдаг энэ жишээ авч. Тэгээ Японд бол тэр дадал хөвшлийг бүр бага ангиас нь ингээд хөвшүүлээ сургацсан байгаа байхгүй. Шүдээ яаж зүүх вэ? Өдөрт хэдэн удаа авах вэ? Маш энгийн. Хамгийн энгийн байдлаар ерөөс эхэлж шин. Энэ дадал хөвшлийг жишээлбэл одоо яаж суулгах? За ахлах ангид орлоо. Бэлгийн боловсрол гэж юу вэ? За одоо тэр бэлгэвчин тэрийг яаж зөв зохистой ашигладгийг ч гэдэг юм уу. Зүгээр тэр бол одоо нийгмийн л асуудал шүү дээ. Хижээ зовоодох юм бол ерөөсөй байхгүй. Гэхмэчлэн за тэгээд дээрэс нь тэр BC вирус ч байдаг юм уу, хеликобактер гэдгийг аюул сайн зааж өгч байгаа. Тэгээд яг энийг авахгүй байх ямар бинээс авах боломжтой тэр асуудлуудыг нь бас онцолж яагаад ингээд өөрөөр тэр үеэс эхлээд дадал хөвшлийг суулгаад өгч байгаа. Жишээлбэл шүд угаах дадал хөвшлийг үүштэй ганцхан 3 дугаар ангиас нь заахгүй 3-аас дээш бүх ангид нь ингээд жил болгон зааж. Тий. За энэ дахиад скилийн сайжруулалт гэдэг шиг загаа явчихдаг байх юм шиг баг тий. Одоо жишээлбэл 3 дугаар ангиас 5 дугаар ангид ороход одоо ийм одоо сой зэрэглэх нь байна, ингэх нь байна ч гэдэг юм уу тий. Тий сонгох ингээд тэгэхээр тэр дадал хөвшил гэдэг юм айгүй чухал юм. Тийм учраас одоо жишээлбэл урьдчилан сэргийлэх үзлэгт орох дадал хөвшлийг бид нар хаан суулгаж өгөх вэ? Гэдгээ одоо жишээлбэл боловсролын яам, эрүүл мэндийн яам ингээд маш том төлөвлөлт хийж байгаа тэр дунд сургууль нь өөрөөр хэлбэл ингээд тэрийг тодорхой хэмжээнд суулгаж өгөх байхгүй. Амны эрүүл мэндийн үзлэгийг жишээлбэл хэдэн наснаас дээш хийх юм. Шүд бүрэн байх хэвээр. Тийм үү? За тэгээд дээрэс нь жишээлбэл одоо ямар тухайн улс оронд асуудал их өндөр тулгарч ийн гэдгээс нь бас чиглэсэн одоо урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг тухайн хүүхдэд бас бүлэгчлээ хийж болно шүү дээ. Одоо жишээл агарын бохирдол муутай оронд бол ахлахангийн хүүхдүүдийг хамруулж болно. За сүрээгээр одоо сүрээгийн тархалт ихтэй байх юм бол сүрээгийн үзлэг шийдлэгээ хийж болно, тийм үү? За оюутнууд гэх юм бол бэлгийн замын халдварт өвчин одоо өвчний урьдчилан сэргийлэлт ингээ хийж болж иргээд ингээд өөрөөр ямар насан дээр нь урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд одоо ач холбогдолтой байна уу гэдгийг л тэр одоо сэтгэлгээд нь тархилгоонд нь суулгаж өгöd. Зөвхөн хэрэгтэй юм байна гэдгийг л одоо тэр хүн мэдрээл насан туршдаа тэрийг хэрэгжүүлж явж байна. Тийм. Тэгэхгүй одоо 30-40 гарсан хүмүүс тэр дадлыг суулгана гэдэг бол айгүй хэцүү юм байлээ. Бараг боломжгүй. Тэгэхээр тийм учраас өнөөдөр одоо энэ төр засаг маань ямар арга хэмжээ авч ийнэхээр хавдрын иш дэлгэрүүлэх гэдгийг төрөөс бүр ингэж пүүшилж явж шít пүүшилж. Иргэн болгон оролцоорой гэж уриалж ингэж явж. Яг уу ингээд эндээс нь бол мэдээж ухамсартай ч гэдэг юм уу эрүүл мэндийн боловсролтой хүмүүс энэ ач холбогдолтой юм байна. Эндээс болоод энийг хийснээр би ийм жижиг энэ асуудлаа баг дээр нь мэдэж аваад тэгээд одоо том асуудал гарахаас өмнө шийдвэрлэх гэсэн ийм талархалтай хүмүүс өндөө байгаа шүү дээ. Тэгэхээр дараа жилээс төр гэлтгүй би өөрөө энэнийг цааш нь ингээд жил болгон үзлэгээ хийлгээд явах шаардлагатай юм байна гэдгийг л одоо хомсруулчих хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ нь бол эрүүл мэндийн боловсрол гэдэг юм л айгүй чухал. Тэгэхээр багаас нь тэр эрүүл мэндийн боловсрол гэдэг юмыг л ерөөсөө системтэй одоо дунд сургуульд нь л яг мэрэгжлийн хүн зааж сурах хэрэгтэй байхгүй. Тэгнээс ч одоо зүгээр номон дээр байгаа зүйлийг би яриад зүгээр ингээд ярих онлын хувьд бол ярихад бол баг тэр хүүхдүүдийн 100-ны 95% нь бол чихэн сонсоол өнгөрч байна. Тэгэхээр
тэр яавал одоо гүнзгий суулгах вэхээр яг мэрэгжлийн хүмүүс нь бас нарийн одоо кейстэй бүр ингээд сэрц сийлгэм одоо тийм анхаарал татвал гоё сэдвүүд кейсүүдийг оруулаад ингээд явах юм бол бас нэг тэгжсэн шүү. Тэгэхэд нэг тийм ингээд нэг амар болцсон хавдар ингээд харуулж ирсэн шүү. Ийм болчихгүй юм тулд ингийн байлаа шүү гэж гараал бие үдээ ярьдаг ч үгүй юм уу те. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дадал хвшлүүдийг одоо багаас нь суулгаж өгч ижил бид нар ер нь бол хиттэй энэ эрүүл мэндийн боловсрол тэгээд дээрэс нь өрцөн сэргийлэх үзлэг гэдэг юмыг айгуу сайн ухамсарланаа л гэж ойлгодог юм шүү дээ. Нөгөө дээгүүр яг хүүсийн харьцаа бас байгаа. Жишээлбэл эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг ингээд орон нутг үзлэгээ явахад эмэгтэй хүмүүс чинь үгүй ядчил төрөх гээд эмнэлэгт очиод нэг шинжилгээ бүрдүүлээд ингээд үзүүлчихдэг. Төрөх нөгөө цикл хоорондоо бас нэг хамрагдчихад байна тийм. 48-наас хүрчээд нэг ч удаа эмнэлгээр хаалга шаагаагүй эрэгтэй хүмүүс зөндөө байгаа байхгүй. Одоо миний насны миний надаас ахмах хүмүүс ч ингээд тэгээд эмнэлэг орж үзээгүй штэ гэсэн хүмүүс маш их байна. Тэгэхээр тэгж жагаад одоо өөрөөр хэлбэл тоохгүй явж байгаа л нөгөө өвчин хавдрын өвчин чинь дандаа нөгөө хожуу үе шатандаа л юу байна штэ нөгөө хурц хэлбэрийн өвдөлт чи бүү шинж тэмдгэр илэрч байдаг. Тэгээ эмнэлэгт очиход харамсалтай нь одоо 3-4 үе шатанд орцсон байдаг. Ийм тохиолдлууд байгаа штэ. Тэгэхээр ер нь бол биднээс энэ өрцөн сэргийлэх үзлэг гэдэг юм ил ач холбогдлыг агуулсан ойлгож машина үгүй ядаж жил болгон ажиллагаанд оруулдаг хүмүүс ингээд тос маслыг солиод яаж анхаардаг вэ? Тэр юм шиг л одоо өөрийгөө жилдээ нэг үзүүлэхэд бол одоо нэг 200 хэдэн мянган төгрөгөөр л одоо төлбөр төлөхөд үзүүлчих штэ. Одоо цус шээсний шинжилгээ эрентхэн эхо зүрхний бичлэгч гэдэг юм ингээд шаардлага гарах юм бол цааш нь үнзгэрүүлээд компьютер томографи мрач гэдэг юм ингээд анхан шатны ерөөсөө энэ хэдийн шинжилэл биш шүү дээ. Маш чухал мэдээлэл шүү дээ. Эндээс чинь сэжүүр гарч ирэх байхгүй. Ямар асуудал байна гэдэг нь. Тэгээд дээрээс нь одоо хеликобактерийн шинжилгээ, уушгины эрентхэн зураг авлаа гэх тэнд уушгинд асуудал байна уу? Болж игэл яг дургийн шинжилгээ бас тавар хийлгэж хэрэгтэй шүү дээ. Одоо бүдүүн шулуун гэж болон ходоод улаан холон шинжилгээ хийлгэж. Таны нөгөө түрүүний яриаг сонсоод мэрэгжлийн хүн хичээл заамаар байна гэх хүүхд. Одоо тэгсэн чинь сургуулийн эмч нар чинь хичээл заах хэрэггүй юм билээ шүү дээ. Эмч болгоноос би яг энэ яриаг сонсож байгаа. Танаас бас сонслоо л доо. Мэрэгжлийн үнээр хичээл оруулмаар байна. Эрүүл мэндийн хичээл. Сургуулийн эмч нар сургуулийнхаа яг эмчил үүргийг гүйцэтгэж байгаа хөлөг би харж байгаа. Тэгэхээр одоо нэг системтэй одоо энэ олон дунд сургууль байлаа гэхэд одоо жишээлбэл мэрэгжлийн эмч тэнд байгаагийн хэрэгжүүлээ. Энэ хүмүүсийг бас ингээд нийлүүлээд ингээд дунд сургуулийн эмч нарыг агшин төвчний сургалтанд нь суулгаад хөтөлбөртэй болгоод ингээд үзүүлж харуулах таниулах материалаар ингээд хангаад ингээд бас тэр эмч нар бас зүгээр одоо юу гэдгийг хүүхдүүдийг сургууль дээр нь эмчилж хянахаас гадна соён гэгэрүүлэх ажилд оролцсон айгүй хэрэгтэй байгаа. Тэгжээш нөгөө нэг дадал хвшлийг шин багаас нь суулгах гэдэг шүү дээ. Зүгээр яг миний үед одоо жил 10 жил сурж байхад биологийн багш нар чинь л одоо эрүүл мэндийн хичээл ордог байл шүү. Зүгээр тэр чинь номон дээр байгаа юмыг л ингээд жоохон одоо юу гэдгийг багш хүний үднээс л яриад өгч байгаа юм. Тэрнээс биш яг тэр кейстэй тохиолдолтой тэгээд одоо юу гэдэг сонирхолтой байдлаар бол тэрийг бас тайлбарлаж хэлж болоо мэд чаддгүй байсан тухай үед. Тэгэхээр эмч хүн бол яг тэр үднээс нь яг дунд сургуулийн хүүхдүүдэд ойлгох хэмжээний үг хэллэг материал ийм зүйлүүдийг ашиглаж одоо сургалтыг явуулахгүй бол зүгээр номдор байгаа зүйлийг яриад бол үнэхээр сонирхолтой төрөхгүй байхгүй. Анхны салбар чинь тийм хэм болгоны хүний ойлгоод байдаг салбар шүү дээ. Тэр хүний тэр эрүүл мэндийн салбарыг эрүүл мэндийн боловсрол болгоход яавал сонирхолтой тоонд тогтоож үлдээх үү гэдэг юм чил айгуу чухал болж байгаа байхгүй юу ер нь бол. За баярлалаа эмч. Бидний бас урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирж үнэтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Энэ сайхан эрүүл мэндийн боловсрол болох подкаст урьж оролцуулж бас ярилцлага хийсэн бас баярлж байна. Тэгээ цаашдаа ер нь одоо юу гэдгийг чухал нарийн мэрэгжил энэ чиглэлүүдээр одоо олон зочин урьж оролцуулаад иргэдтэй бас гоё мэдээлэл түгээгээрэй гэж хүсээрэй. Манай эрүүл мэндийн салбар бас илүү их өсөж хөгжиж дэвжиж байгаа шүү. Чадах чинээрээ эмч мэрэгчлэтнүүд нь өөрсдөө бэлтгэгдээд ингэ явж байгаа шүү гэдгийг бас мэдих сайхан байла.
Баярлалаа. Гэгээ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг гэгээ эрүүл мэнд подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Дараа шинэ зочинтой шинэ дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй.